За сайн байцгаана уу. Эрхэм үзэгчдийн хүчийн амгалан гэлтгийа. Өнөөдөр бол 2026 оны 5 дугаар сарын 10-ны Ням гараг. За Вашингтон дэсийн хотноо үдшийн 9 цаг болж байна. За өнөөдөр бүтэн сая өдөр олонний анхаарлыг татаж байгаа. Ирантай холбоотой мэдээ бол Иран улсын зүгээс Америкийн тавьсан саналын хариуг ирүүлсэн үйл явдал боллоо. За өчигдрийн мэдээгээр мэдээлж байсан Америкийн тал бол өчигдөр орны байдлаар Иранд илгээсэн дайн зогсоох саналын хариуг хүлээж байгаа гэж мэдээлж байсан. За тэгвэл өнөөдөр Вашингтон дэсийн хотын цагаар өнөөдөр Ням гарагт Иран улс Пакистан улсаар дамжуулж хариугаа ирүүлсэн байна. За үүнийг маш товчхон дүгнжлэхэд бол Ираны тал Америкийн тавьсан саналыг үл ойшоож татгалзсан хариултыг ирүүллээ. Ираны талаас Америкийн талд тавьсан хариу шаардлагуудыг ерөнхийд нь дүгнж үзвэл нэгдүгээрт Иран улс бол Америкийг хормозын хоолойд Ирантай холбоотой далайн тээврийг хоригдж хааж байгаа байдлаа нэн дээр насан зогсоох. Хоёрдугаарт Иран улсыг чөлөөтэй газрын тоос экспортлох боломж олгох. За гуравдугаарт Ливан улсад Израиль Америкийн зүгээс бүрэн гал зогсоох. Цаашлаад Ираны талд тавьсан хоригуудыг бүрэн цуцлах. Улмаар Ираны царцаасан хөрөнгүүдийг буцааж олгох. Хормозын хоолойг бол бүрэн Ираны мэдээлэлд Ираны газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрөх гэсэн ийм шаардлагуудыг тавьж байна. За ингээд эцэст нь бол Америк нэгдсэн улс Иранд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулах гэсэн ийм шаардлагуудыг тавьж байгаа тухай Wall Street Journal сонд мэдээлсэн байна. За харин цөмийн хөтөлбөр мөн ураны талаар Ираны тавьж байгаа санал бол Иран улс нөөцөнд байгаа баяжуулсан ураны зарим хэсгийг сахармагжуулах. За сахармагжуулна гэдэг маань юу гэсэн үгийг би бол мэргэжлийн хүн биш учраас сайн мэдэхгүй байна. Ямар ч тач сахармагжуулах гэдэг техникийн үг ашигласан байна. За ямар ч тач бүрэн хүчин чадлаар ашиглах боломжтой уран бус болгож сахармагжуулах гэсэн. За ингээд үлдэж байгаа ураныг бол Америк нэгдсэн улсууд биш. Харин 3 дахь оронд хүлээлгэн өгөх. За ингэж өгөхдөө бол Америкийн тал хэлэлцээнээс бутсан юм уу? Хэлэлцээнээс гарсан ямар нэгэн байдлаар Иран Америкийн хэлэлцээр амжилтгүй болсон нөхцөлд тухайн ураанаа буцаан авах баталгаатай хүлээлгэн өгөх гэсэн. За ийм саналыг тавьж байна. За харин цөмийн хөтөлбөрийг бол энэ удаад ямар ч тохиролцоо хийхгүй. За дээрх саналын мөрөөр Америк, Иран хоёр бүрэн гал зогсоож дайн бүрэн дуусснаас 30 өдрийн дараагаар Ираны цөмийн хөтөлбөрийн тухайд хэлэлцээрийг эхлүүлнэ гэсэн. За ийм саналыг бол тавьсан гэдг нь тодорхой болж байна. За мөн Wall Street Journal-ийн мэдээснээс үзэхэд бол Иран улс Америк нэгдсэн улстай шууд яриа хэлэлцээр хийхээс татгалзаж байна. За Иран улс бол Америктэй ямар нэгэн яриа хэлэлцээр хийсэн нөхцөлд үүнийг бол зөвхөн Пакистан улсаар дамжуулж хийнэ гэсэн ийм нөхцөлийг бол тулгаж байна. За өнөөдөр Ираны талаас Пакистан улсаар дамжуулж олгосон энэхүү хариуг бол Трамп бол хүлээн зөвшөөрөхгүй гэдэг мэдгдлийг бол хийлээ. За Трампын хувьд бол үндсэндээ маргаашнаас эхлэн сайдууд нь хятад улсыг зорж байгаа. Трампын 14-15 бол гайшлын бэлтгэл ажил болж хамгийн ихэнд худалдааны сайд нь бол маргааш даваа гарагт Өмнөд Солонгос болон Хятадыг бол зорж байна. За ингээд үндсэндээ 4 хоногийн дараа эхлэх Хятадын Америкийн дээд хэмжээний уулзалтын өмнө ийхүү Иран Америкийн хэлэлцээр бол нуран онж байгаа мэдээ байна. Өнөөдөр Трампын хувьд Ираны тавьсан саналыг татгалзаад үүний хариуд Ираны эсрэг сүрдүүлсэн зарим тохиолдолд цөмийн бөмбөгөөр бөмбөгдөнө гэсэн ийм утга бүхий утга агуулсан зүйлийг бол ярьж хэлж байна. If there's no ceasefire, you're not going to have to know. You're just going to have to look at one big
glow coming out of Iran. And they better sign their agreement fast. За ийхүү Трампын хятадд хийх ажлаас өмнө үр дүн гарч байгаа магадгүй гэж хүлээж байсан хэрэлцээр Америкийн зүгээс тавьсан санал бол үнэндээ бүтлгүйдлээ. За ийхүү ямар ч тач Америк Ираны яриа хэрэлцээр бол мухардад орсон. За ингээдэгч Трампын хувьд бол үндсэн хуулиар олгогдсон 60 хоногийн хугацаа дууссан байгаа. За нэгэнд Конгресс энэхүү 60 хоногийг сунгаагүй учраас Ираны эсрэг өргөн цар хүрээтэй дайны ажиллагаа явуулах боломжгүй болсон байгаа. Тиймээс ч Пентагон бол Конгрессийн гишүүдэд илтгэл тавихдаа Иранд явуулж байгаа зэргийн ажиллагаа бол зогссон гэдэг ийм мэдээллийг бол өгөөд байна. За нэгэнд Трампын хувьд их атсан шалгаанд орсон байгаа байдлыг ашиглаж Трамп Ираныг бөмбөгдөж орохоос өмнө асуух боломжгүй. Хэлцээний ширээнд гаргаж тавих боломжгүй байсан нөхцлүүдийг олж авахаар чамааж байгаа тухай мэдээ байна. Тиймээс ойрын өдрүүдэд Иран Америкийн дайны мөрөөр өрнөх үйл явдлыг үйл явдал өрнсөн бодит албан ёсны мэдээлэл баталгаажсан даруйд манайсуугаас иргэн мэдээлэх болно. Өнөөдрийн мэдээ Ноколанд болсон үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй болжээ.